Арц богдын нуруу бол ер нь хүний амьдралын бас нэг айгүй том хэсгийг түүхийг агуулж байгаа нуруу гэж ойлгох бас болох юм байна. Болно. Өөрөөр хэлбэл 3 хэсэг хүмүүс 3 агууд амьдарч ирсэн ч юм уу эсвэл 1 агууд бөөнөр амьдарч ирсэн ч юм уу ийм болно. За энэ утгаараа бол ангитлогын дурсгал бол бурхны шишний түүхэнд холбогдох юм дурсгал байх боломжтой байна. Энэ хүний шүд, энэ үүдэн шүд. За тэгэхээр өв хамгаалагч төсөл маань ер нь хизэнээс явж байгаа төсөл лээ. Нэлээд олон төрлийн одоо цогц ажлуудыг өв соёлын голом төслийн хүрээнд зөвхөн ангит толгойн дурсгал дээр одоо хийлээ. Google биш өөртөө итэг. AI-д биш логикдоо итэг. Википедиагаас илүү чухал нэг зүйл бий. Тэр бол яагаад гэж асуух чадвар. Харсан бүхнээ асуултаар сольж, мэдсэн бүхнээ задлан шинжилдэг хүмүүсийг мэдлэгт дурлагсад гэдэг. Тархиа асаа. Энэ бол нууцлаг зүйл биш. Харин бидний одоогоор бүрэн тайлбарлаж амжаагүй үнэн. Өвөг дээцимийн түүх, соёлын өв, өнөө цагийн шинжлэх ухаанд хадгалагдан хойч үедээ уламжлагцаар Монголын археологийн шинжлэх ухааны төв, шинжлэх ухааны академийн археологийн хүрээлэн. Монгол орн бол ер нь түүх соёлын дурсгалаар маш их баялаг, агуух дурсгалтай орн. Ер нь бол энэ Монгол орны дурсгалууд дотроос бол дэлхийд дахны гайхамшигтай үн цэн бүхий тийм соёлын өв бол олон бий. Энэ соёлын өв гэдэг нь бол түүхэн тодорхой орон зай, цаг үеийг илэрхийлж чадах тухайн дурсгалынхаа түүх, соёл, урлаг, шинжлэх ухааны үн цэн ач холбогдлоороо дэлхийд үн цэнтэй ийм дурсгалуудыг бол соёлын өв гэж нэрлэдэг. Арц богдын нурууны чинь өөрөө болох юм бол говийн алдаан улсын нэг салбар хэсэг л дээ. Тогтцын хувьд гэхээр энэ бол яг хуу эртний далай тэнгисийн ёроолд байснаар гарч ирсэн уулсын бүстэй болчихж байгаа. Баян-Онгор аймгийн Баянлаг сумын дөнгөжний зах хэсэг, тэгээд Өвөрхангай аймгийн Богд сумын нутаг, Өмнө Говь аймгийн Булган Сэврэ сумын нутаг. Яг угарлал нь бол яг Өвөрхангай Богд, Өмнө Говь Булган хоёрын заг тэр. За энэ нөгөө хүний өнгөрсөн жилийн задлагдсан хамгийн чухал олдруу гэдэг маань л энэ. Манайд бол хүний энэ ихтэй палеолитийн үед холбогдох хүний 2 дахь олдор. Эхнийх нь бол яг нэг археологийн матлагнаас биш алтны нинжанаар олж гаргаад тавьсан. Тэрнээс бид нар олсон. Тэр нь одоо 35 мянган жилийн төдийд холбогддог эмэгтэй хүний толгойн ясны оройн хэсэг. Энэ бол Хинтээ аймгийн Оруулан сумын Салхитын алтны урхаа гэдэг газраас олдсон. Тэгэхээр Салхитын хүн гэдгээр дэлхийн шинжлэх ухаанд орсон. За одоо энэ болох юм бол энэ 7 дугаар энэ хүний шүд, энэ үүдэн шүд. Одоо энэ улаанаар тэмдэглэсэн байгаа. Энэ үүдэн шүд. Хүний шүд хамгийн хатуу яс учраас хамгийн удаан хадгалж үлддэг. Босд нь олдохгүй гэж бодлоо л доо. Агуу дотор байгаа тэр хүмүүс хөрсөндөө хоол унд идээд хөлөрсөн тийм үү? Шүлсэн айсан, бие зассан гэдэг тохиолдлуудаас шалтгаалаад хөрсөнд тэр хүний гений бүтц хадгалагдаад үлдчихдэг. Одоо арц богдын нурууны 100 урт хэсэгт байгаа энэ агуугаас бол ингээд агуу маань бол 3 амттай. Бид нар энэ ч бол 2022-23-24 онд бол малцлагын ажил гүйцэтгсэн. 16 онд бол дөнгөж тест туршилтын цооног маллах хийгээд тэгээд маш хашууд малцлагын ажил хийсэн. Тэгээд энэ доогийн байдлаар агуу хамгийн том хэсэгт бол бид маллах ажлууд эхлээ явж байна. За энэ агуу үндсэн 3D проекц нь энэ байна. Агууд ингэж ороод бидний маллах гэж байгаа талбай энэ ч байгаа. Тэ ингээд агуу цаад хэсэг юм. Энэ бол одоо яг агуу гол том агуу маань том ам. Тэгээд энэ ингээд цаашаага нөгөө нэг амын тэтэлд энэ ч байгаа, нөгөө амын тэтэлд байгаа. Энэ 3 магадгүй ингээд өшөө дооштоод ингээд малтаад эхлэх юм бол энэ бүгд нэг болж холбогдохыг бас үгүй гэх аргагүй. Үүд бас тусдаа өөр 3 жижиг байж бас болох л. Өөрөөр хэлбэл 3 хэсэг хүмүүс 3 агууд амьдарч ирсэн ч юм уу эсвэл 1 агууд бөөнөр амьдарч ирсэн ч юм уу ийм болно. Арц богдын нуруу бол ер нь хүний амьдралын бас нэг айгүй том хэсгийг түүхийг агуулж байгаа нуруу гэж ойлгох бас болох юм байна. Болно. Одоо чулуун засгийн бүх үеийг энэ дээр харж болдог байна. Хуучин чулуун засгийн доод үе шаттай одоогоос нэг манайд болох юм бол нэг сая орчим жил байна. Сая орчим жилээс шинэ чулуун засгийн үе дуустал хугацаа буюу манай 3000 жилийн эхэн үе хүртэл хугацааг бол энэ талбайд харж байна. 2023 оноос эхлээд
Булган аймгийн Сэлэнг сумын нутаг Ингэт толгойн дурслах газар төлөв археологийн маллах судалгааны ажлыг бол хийгээд байна. За судалгааны ажлын одоо үр дүнгээс товч танилцуулах юм бол за Ингэт толгойн дурслалын энэ газар бол одоо Бурхны шишний түүхэнд холбогдох маш юм чухал дурслалт газар болмол тодорхой болж байна. За тухайлбал одоо Ингэт толгойн дурслалын одоо яг урд талд байдаг нэгэн одоо өрмөц хийцэлтэй одоо хүнжил хөшөө гэдэг. За энэ хөшөөний одоо дүрслэл утга бэлэгдлийн хувьд бол Бурхан багшийг одоо босоо байдлаар дүрсэлсэн байх юм боломжтой байна. За тухайлбал одоо энэ хөшөөн дээр бол баруун гарыг бол алгаар нь урагш нь харуулад зүүн гарыг бол мөн тохоо хэсгээр нь углаж урагш нь харуулсан байдалтай байна. За мөн одоо толгоон ороо хэсэгт бол одоо өснөр буй үсийг бол дүрсэлсэн байна. За ерөөдөө бол ийм одоо Бурханы номд дээл өмссөн байдаг дүрсэлсэн. За ерөөдөө ингэж одоо Бурхан багшийг босоо байдлаар дүрслэх ийм одоо арга бол дундад зууны үеэс эхлээд ингээд дэлгэрсэн байна л да дэлхийн олон газар. За энэ утгаараа бол Ингэт толгойн дурсгал бол Бурхны шишний түүхэнд холбогдох юм дурсгал байх боломжтой байна. Дээжүүд хийсэн он цагийн одоо шинжилгээгээр бол энэ дурсгал Жужаан улсын дунд үеэс төгсгөл үеийн одоо он цаг бол яг хамаарч гарч байгаа. За үүгээрээ бол одоо энэ Монголын эрт үеийн Бурхны шишний үеийн түүхийг тодруулах түүнчлэн одоо Жужааны үеийн эд үлгийн зөвлөлийг илрүүлэх, Жужааны үеийн шүтлэг бишрэл, соёлын улмөрийг одоо тодруулахад маш чухал ач холбогдолтой ийм судалгаа болсон. За тухайлбал бол Ингэт толгойн дурсгалын дахлын сүмээс бол одоо Бадамлын хувай цэцгийг бол ийм гоёмсгоор дүрсэлсэн одоо барилгын нүүр ваарнууд илэрсэн. Эдгээр одоо ваарнуудыг бол барилгын дээврийн ваар гэж нэрлэдэг. За тухайлбал одоо тухайн барилга сүм хэдийг бол бороо цасны оснаас хамгаалах одоо барилгыг бол одоо ороо хэсэг нь бүхэлд нь одоо хуцсан байдалтай байсан гэсэн. Энэ вааранд бол дотроос илэрсэн одоо бид нэр энэ өрнүүдээр бол наривчсан одоо лабораторийн судалгаа хийж үзэхэд бол 7-8 төрлийн одоо үр жимс ургамлын хэсэг байх нь бол тодорхой болсон. За мөн энэ дотроос бол жижиг одоо мөнгөн эдлийн хэсгүүд, хөрөл эдлийн хэсгүүд одоо илэрсэн. Тэгэхээр бол 9 эрдний төлөөлөл за энэ маш ховор ийм үр жимс, эмээ ургамлуудыг төлөөлөл болгож энэ ваарн дотор бол шар торгонд бол боож тавьсан байна. За энэ бол одоо Бурхны шашны одоо нэгэн зан бол бомб гэж нэрлэдэг. За тухайн газар орон тус савдгийг одоо аргадах зорилгоор энэ сүм эдийн дээр одоо ингэж хийж болж өргөсөн байна. Нэлээд олон төрлийн одоо цогц ажлуудыг өв соёлын голомт төслийн хүрээнд зөвхөн Ингэт толгойн дурсгал дээр одоо хийлээ. За манай шинжлэх ухааны академийн археологийн хүрээлэн бол одоо Монгол улсын нутаг дээр байгаа түүх соёлын өв болсон археологийн дурсгал олдруудыг одоо шинжлэх ухааны үндсэлтэйгээр судлан шинжлэх зорилготой ийм байгуулагдсан. За хүний нөөцийн хувьд бол бид нар хэдийгээр одоо жижиг боловч одоо Монгол улсад хийж байгаа археологийн судалгааны талаас илүү хувийг хийдэг одоо үндсэн одоо археологийн судалгааны байгууллага. За бидний хийсэн судалгааны үр дүнд бол Монголын түүх соёл ялангуяа одоо монголчуудын үлдээсэн улмөр бол илүү тодорч дэлхийд одоо биднийг одоо ойлгох ойлголт бол өөрчлөгдөж байгаа гэж үзэж байна. За тэгэхээр өв хамгаалагч төсөл маань ер нь хизэнээс явж байгаа төсөл хэлээ. За манай өв хамгаалагч төсөл ер нь 2023 оноос эхэлж Монголд хэрэгжиж эхэлсэн. Одоо за энэ төсөл бол гол зорилго нь соёлын өвийн тухай одоо анхан шатны мэдлэгийг одоо орон нутгийн ард иргэд за тэгээ хүүхэд багчууд залуу үед одоо ойлгуулах, тэрийг хайрлан хамгаалах, цаашид одоо өөрсдийнхээ язгуур соёлын өвийг хайрлж хамгаал сэтгэл дотроо өөрөөр хэлбэл нэг нандинах тэр одоо үжил санааг бий болгох зорилготой байсан. Гол зорилго. Ингээ өнгөрсөн өвөл бид нар чиг 2 сард дархтын одоо баг бүх сумдаар тойрон одоо лекц уншаад энэ гарын авлага материалуудаа тарааж бас ингэж ажилласан юм байна. Тэгээ. Энэ түүхийг сэргээх ёстой юм байна гэдгийг ойлголтыг авснараа одоо хүмүүс энд нэг дурсгал бугуун хөшөө хөвчөө одоо ингээд туграа өмдсөн байвал энд нэг юм хөшөө байна гэд биднэрт мэдээлдэг, харьцдаг. За тэнд нэг хадны зураг олвол эндээс юм хадны зураг оллоо гэх тэрийг
одоо нөгөө сургалтанд хамрагдсан багш хүүхдүүд маань эргээд холбогддог, тэрийг хайрлж хамгаалах талаар тодорхой алхмууд хийдэг. Ийм одоо эрэг үр дүн харагдж байгаа. Булш бунхан малтах одоо тонох үйл ажиллагаа ч гэсэн сүүлийн жилүүдэд бол харьцангуй бага болсон. Тэгэхээр ийм эрэг үр дүн байгаа учраас энийг одоо зөвхөн нэг аймаг хэдэн сумдаар хязгаарлалгүй бид нар Монгол орон даяар хэрэгжүүлвэл тэр өнгөрсөн дэх мэдээлэл үнэт зүйлээ ирээдүйд бид нар баталгаатай одоо болгож чадах юм аа гэж одоо харж байгаа. Өмнө нь би тийм ч их анзаардаггүй байсан хад чулуу, ваар, жижигхэн ясны хэлтэрхий хүртэл ийм их түүх агуулдаг гэдгийг бид өнөөдөр л мэдэж авлаа. Өвөг түүхийн ийдүүлгийг шинжлэх ухааны өндөр түвшинд судлаж, хамгаалж, хойч үедээ уламжлах үйлс энд үргэлжилсээр байна.